За уулзаагүй яасан. Удаа вэ. Тийм байна. За. Хөтлөгч маань солигцоо харагдчих дээ. Шинэ хөтлөгч тас. Үлдээсэ. За манай хоёр сайхан амарсна өглөөнд ирэх эхэлж байна да. За сайхан амарлаа. Өглөө ер нь жоохон дасгалаар дүүрүүлэх эхэлж байна. Өглөө гэрээсээ гарсан чинь лифт авахгүй. За. Ийшээ орж ирсэн чинь бас лифт авахгүй. Дигдэмаа. За тэгээд та бүхэн маань өөрсдөө гоё дэлгэрэнгүй танилцуулаа. Тэгээд бүгд ярианд ирэх гэдэг. За. Би болохоор арт сангийн нэгдлийн маркетинг хэрэгцээ захирлаар ажиллаж байгаа. Гав үеийн асуудар байна. За би Монголын триатлоны холбооны үүсгэн байгуулагч, холбооны ерхий нэмжиг нар Цагаанбаатар. За бүгд ярианд шууд орчих тий. За энэ жилийн бас триатлоны одоо улсын аварга шалгаруулах тэмцээн бас юугаараа өмнөх жилүүдээс ер нь онцлог боллоо тий. Ер нь шууд триатлон гэж юу вэ гэдэг шүү дээ. За барыг тий. За тэгээ ихэнх хүмүүс бас мэдгүй хүмүүс маань бас байж магадгүй тий. За тэгээ ер нь бол триатлон бол бас харьцангуй залуу спорт гэж хэлж болно. 1974 онд Америк нэгдсэн улсын Сан Диеготын одоо хөнгө атлетикийн дасгалжуулагч гэдэг хамаа гүйлтийн л дасгалжуулагч байсан болов уу гэж би дотор боддتي. Тамирчдынхаа нөгөө бэлтгэл сургалтыг бас нэг сонирхолтой эрчимтэй болгох зорилгоор бодож олсон арга гэж байгаа. За. Гүйлтийг урталт нь сэл дуутай хоршуулад ингээ 3 төрлийн спорт олж явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бас шин дутуу юм чинь бас хүмүүсийн сонирхолтой. Ерөөсөө нэг хэдхэн жилийн дотор одоо алдартай Hawaii Ironman, Kona болдог Ironman гэдэг тэр бүр том одоо дэлхийн хэмжээний брендинг их усэр болчихж байгаа байхгүй. Зүгээр Олимпийн хөдөлгөөнд яаж орж ирсэн бэ гэхээр яг тэрнээс 10 жилийн дараа 1984 онд Америк нэгдсэн Лос Анжелест болсон Олимпийн наадмын үеэр тухайд олон улсын олимпиадын ерөнхийлөгч байсан Хуан Самаранч гэж Испани ирхэм зургтай өдөрлөг эргүүлээд сууж байхгүй. Суугаас олоод тэгсэн чинь гинт тэр нөгөө Конод болдог Ironman гараад тэгэнгүүт нь хөө энэ ямар их сони юм бэ? Нэг судлаач гэд хажуудаа байсан нэг найзтай хэлээ. Тэр нь Шведийн иргэн тухайд олон улсын олимпиадын гишүүн байсан Эриксон гэж хүн байсан юм билээ. Тэгэд Эриксондоо үүрэг өгсөн байгаа. Чи нэг судлаадах. Мэдээж Самаранч гочин завгүй шүү дээ. Тэр 30-40 спортын дунд нь л явж байгаа юм чинь. Тэгээд нөгөө Эриксон жоохон судалж яснаа. Өөрийнхөө нэг найз Канада өвгнийг Les McDonald гэж өвгнийг тавиад за чи энэ холбоог ер нь байгуулчих гэдэг. Тэгэл 84 онд байгуулагдсан холбоо нэг 3 жилийн дараа юм байна. 87 онд дэлхийн аварга анх хийгээл 2001 онд 2000 онд юм байна. 6 жилийн дараа Олимпийн хөтлөлт багтж байгаа. Маш богино. Ийм спорт ер нь ховор шүү. Тэгэл Олимпийн хөдөлгөөнд орж ирэл дэлхийд даяар хөгжөөл. Одоо Монголд орж ирээд 22 жил болчихсон байж. Гэрч зэрэгээр одоо дэлхийн триатлоны холбоо гэж нэрлэдэг. Энэ холбоонд бол ер нь нэг 180 гаруй гишүүн оронтой байдаг. Энэ бас ер нь манай монголчуудын хэрэг хичээлж байна тий одоо яг нүгээр хичээлээд. Тий яг хоо би бол өөрөө 2004 онд өөрөө энэ холбоог Монголд байгуулж ирсэн. Тэгэд эхэндээ бол Монгол тамирчин энэ нүгээр явахгүй гэж боддогсан байхгүй зүгээр нийлэхэд. Энэ манайхан сэлж чадахгүй. Дуу могооч тэмсэн гүйж чадахгүй гэсэн бодол. Тэгэл явцсан донд яг одоо нэг Австрали, Шинзланд тэгэл айгүй өндөр хөгжсөн орнууд байдаг. Тэр алуу хөгжсөн. Тэр орнуудаас нэг ганц нэг легионер авчирч тавьдаг ч юм уу. Гэсэн бодж байжсэн 2005 онд Азийн арга Сингапурт очсон чинь юу нөгөө миний бодож байсан юм чи шал эсрэг болчихж байгаа юм чи. Жохон тэр Аз уч хооронд өрсөлдөг үгээд байдаг. Хараал ерөөс Монгол хүн авъя гэж бодоод ирээл 7 хоногийн дараа 3 тамирч олж авчихсан. Яг 21 жилийн өмнө. Яг өдид. За. Далаас ихээр наадмын өмнө л байсан. Анхны 3 тамирчнаа хаанаас яаж? Ер нь бол нөгөө 3 төрөлгөд хэлсэн шүү дээ. Сэлэлт, дугуй, гүйлт гэдэг. Тэгэд мэдээж тамирчин байхгүй чинь дасгалжуулагч байхгүй байхгүй. Тэгэхээр энэ гураас нэг тамирч аваад тэр хоорондоо ингээд нэг багшлаад яваг гэж бодож олон бодсон. За. Тэгсэн чинь уснаас 2 нөхөр орж ирэл дугуйнаас 1 нөхөр ороод ирдэг байхгүй. Гүйлт юм байхгүй. 3 хүний 3 багш 2-тоо нэрсэн чинь 3 тамирчин болцсон. Тэгэхээр за гүйлтээ үлээгээ. Тэр нь бас нэг цаг хугацааны бас нэг тийм юу байсан юм аа. Тий, наадмын дараа 7 сарын 20 дээр Казахстанд нэг Азийн цомтой гэдэг шууд Аз алмаас $2000 өгчөж байгаа байхгүй. Тамирчтай бэлтгэл тий. Тий нэг 3 хүн л яаж игээл авчиг. Өөрөө бас нэг нөгөө гурд бол
гурлаа яваад юу ч ойлгохгүй юм чи. За би бас хамт ингээл нэг дөрвөлээ нэг яаж игээл явъя гээл. Тэгэл нэг $2000 тоочж байгаа юм чи. Яаж яваал болох. Тэгсээр байгаа л 3 тамирчин тал яваад гисэн шүү дээ. Гайхалтай гой. За тэгээд бас манай хасаа маань триатлон хичээлээд байна уу? Би юу болж байна? Ерөнсөө хэллээ шүү дээ. Тэгээ нөгөө нэг Пасанаас 2 гээд ер нь энэ спортод хамгийн чухал юу нөө сэлэлтэй хүмүүс. Сэлхээс л айгаад идэм билээ ер нь. Тэгээ сэлж чадахгүй тэгээд оролцдгоо. Ер нь сэлдэг хүмүүс л ороод идэм билээ. Би болохоор багасаа сэллээд сурцсан. Тэгээд эн чи одоо хэдэн жил Монголд болж байгаа лээ дээ? 21 жил. Би ч юу автагаа нэг 4-5 жилийн өмнөөс оролцсон гэсэн анх үгийн нур дээр болдог тий. Ер нь уучлаар хасаг ярихаас өмнө гавь захирлыг заавал ярих хэрэгтэй байхгүй. За. Гавь захирал чи өөрөө ягаад ч манай тэмцээнд өөрөө орсон. Бараг нэг 15-6 оноос л орж байгаа. Олон орсон. Би бол ер нь тоог мартцсан. Тэгэл очихдоо нэг бол хүүхдүүд аваач, нэг бол дүүгээ дагуулаач, найзуудаа аваач. Тэгэл ингээл ерөөсө дандаа ингээл нөгөө нэг явж ясан хүнтэй. Тий нөгөө нэг энэ сошиал медиалор хүнд нөлөөлдөг усуд байдаг штэ. Манай триатлонд бол манай хүн тийм нөлөөлөгчийг үр гүйцэтгэд яваад байгаа. Одоо сүүлийн үед бол спонсорлоод өөрөө зохион байгуулцаад. Тэгэхээр мэдээж хасаа бол орж ирэх. Би тэгээд орж ирэх юм. Өнгөрсөн жил нэг оролцсон. Тэрний өмнөх жилийн алгассан. Тэгээ 3 жилийн өмнө оролцсон. Тэгээ 4 жилийн өмнө оролцсон. 5 жилийн өмнө оролцсон. Тэгээ явж. Тэгээ эн чинь нөгөө нэг гол нь сонирхчийн төвшин гэж байдаг. Анх бол нөгөө жоохон бата сонирхчийн төвшөнд нь ороод үзчихсэн. Тэгээд нөгөө агсын төвшөнд нь ороод явж исэн. Тэгээд ер нь бол хүн болгоо нээлттэй байгаад байдаг. Тийш очиод та өөрийгөө туршиж үзмээр байвал тэгээд тийш очиод үзэж болно. Тэн дээр бас сэлэх мэлхийн нас өвтөйхэн болгоод нэг алхах хэсэгтэй заавал сэлэдэх шаардлагагүй усан дээрс жоо алхахтай тийм байд. Сонирхогчийн төрлөө. Тэгээ ер нь бол хийгээд үзэхэд айгүй тийм стамина гэж яддаг шүү дээ. Тэрийг сорьсон жинхэнэ тал ярьсан лаймарлан байгаад идэв шүү дээ. Эхлээс хэлнэ. Тэгээ дугуй унана. Тэгээ гар халуунд ч юм бас хэцүү төрч. Тэгээгүй юм тэгээд сэлд нөгөө ийм хөндлөн байралтаас сэлж байгаа шүү дээ. Тэгээ гар ажиллана, хөл бас мэдээж ажиллана. Тэгээ сэлээд явчихгууд яг гараад ирээд гүүх гингүүт ингээ амар хөнгөн болцсон. Тэгээд амар сонирхолтой юм лээ. Тэгээд дугуун дээр гутлаа өмсөөд ирчихсэн. Ийч ажилтай бас төрч. Яг тэр нөгөө сэлдийн ийм байрал чинь ингээд хүн босоо болохоор цусны эргэлт мэргэлт өөрчлөлтөд бас байвалцаад хэцүү байдаг гэж. Тэгээд дугуун дээр бүх юм ажиллалаа явж байгаад гүх гэсэн чи хөлбөд тарцсан. Тэнгүүд унж мунд юм шиг л тайсан юм шиг. Тэгээ би ч бас нөгөө нэг жоохондоо өөртөө зориг тавьчихсан. Анх нөгөө гүйдэг байсан. Тэгээд гүйж явахдаа энэ Iron Man гэдгийг олж мэдээд. Тэгээ нөгөө тэр чи ковид үе ирсэн баха. Тэгээ ковидор Iron Man гэдэг олж мэдээ. За энийг л би ер нэг удаа хийх ёстой байна. Iron Man ч болохоор триатлоны бүр дараагийн төвшин бол явчих хамаагүй илүү хоол зайтай. Тэрийг ер нь хийж үзье. Тэгээд ер нь бол триатлонд орох туртаа болсон. Тэгээд энэ жил бас дахиад триатлонд орно. Та жоохон нөгөө тэмцээнийхээ талаар энэ жил яаж орох гэж байгаа тэрнийхээ талаар ярьж байгаа. За тэгээ энэ жил хаана болох вэ? Хизээ болох гэж байгаа вэ? 8 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт. Одоо нөгөө хүмүүсийн мэдгээр бол Аруу тусан гэдэг. Тэнд болно. Аруу тусан маань 4 нууртай штэ. Хүмүүс яг сайн мэддэг байхгүй нөгөө имчилгээний зорилгоор хэрэглэдэг тэр шавартай нуурыг илүү мэддэг. Тэр нуурны хойдол дээр нь цэнгэг устай. Хүмүүс сэлдэг тийм нууруудыг тэр нууранд болно. Энэ жилийн үед бол бас нэг өмнөх тэмцээнүүдээс онцлогтой нөх юм бол засмал зам ерөөсөө яг хажууд нь очиж байгаа. Тэрэн дээр болохоор бид нар ч бас нэг жоохон тийм шорон замаар яваад бариад ингээд нөгөө тэмцээн болох газар руу очдөг байсан. Энэ жилийн үед бол ерөөсөө шорон замаар баг явахгүй. Шууд засмалаар явж байгаа. Давуу талтай. Ер нь цаашдаа бас энэ засмал замын давуу тал нь манай тэмцээн айгүй бол нөгөө засмалын дугуугаар явах тийм боломж нэгж магадгүй гэж харж байгаа. Гэтэ энэ жил бол нэг хамаагүй амлж болохгүй байх тийм ирэх байх тийм. Тэгээ шорон дээр явдаг гэсэн. Тэгээд уулын дугуйтай бид нар чинь дугуугаар явцдаг байхгүй. Тэгээд засмал дам нэмэгдэхээр бас шин дугуй авах тийм шаардлагатай байна тийм. Монголчууд ч одоохондоо бол уулын дугуй их унаад байгаа юм. Тэр нөгөө засмалын уралдааны дугуй гэж нэрлэдэг дугуй маань харьцангуй цөөхөн учраас энэ жилдээ бол уулын дугуйгаар явж байгаа. За тэгээд юу ард цагийн нэгдлийн хувьд болохоор триатлоны холбоотой 5 жилийн гэрээ байгуулад энэ жилдээ 2 дахь удаадаа ингээд хамтраад ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа 3 жил дахиад явна гэсэн үг. Тэгээд энэ жил болохоор бид нэр арай өөрөөр арай томоор орё гээд тэнцэнэ зөвхөн триатлоны тэмцээн биш.
Хажуугаар нас өөр бусад спортуудыг оруулъя. Элсний волейбол гэж байд юм лээ. Тэгээ хөл бөмбөгийн тэмцээн. Тэгээ магадгүй сагс. Тэгээ нөгөө нэг юу гэрж байгаа. Hyrox гэдэг айгууд эргэлтэл ирж байгаа. Тэрийг бас оролцуулъя гэдэг. Тэгээ шөнө нас нөгөө нэг яаж зүгээр ах өдөөч зүүнс дуу гэж сонсон. Тэгээ фестивал парти хийгээд тэгээд арай том цар хүрээтэй орё гэд энэ жил зорьсон байгаа. Тэгээд мэдээллүүд нь бол Монголын триатлоны холбоо гэдэг юу вэ? Тим пэйж Facebook тийм Mongolia триатлон гэдэг тэр хуудсан дээр нь тавигдсан орж байгаа юм байна. Бүртгэл нь бол Ardapar явагдаж байгаа. Та бүхэн оролцмоор байвал Ardapar-аа бүртгүүлээд оролцох боломжтой. Хураамжид насан туршид нөгөө элит ангилал ээж группт бол 100 мянга. За. Хэмжээ одоо яг нийт хэдэн англи байгаа вэ? Англи болгоны одоо усан сэлдээ хэдэн километр ч юм уу, гүйлтэй хэдэн километр тэднээс нь тайлбарлаад өгөөч. Элит тэгээд өсвөрийн 17 хүртэлх насны англи ээж групп гэсэн англи нь бол 750 м сэлнэ. 20 км дугуй явна, 5 км-ийн гүйлттэй. Энэ бол дэлхийн триатлоны холбооны дөрөвд мөрж байгаа спринт цай гэсэн яг тэр зайгаар явж байгаа. Бас нэг түрүүн хасаа хэлсэн нөгөө сонирхож байгаа эхлэн хичээлэгчдийн дунд явуулдаг бас манай try гэдэг уралдаан байдаг. Энэ бол ерөнхийдөө жоохон пан маягтай. Энэ уралдаан бол харьцангуй бага зайтай 200 м-ээс илэлт байгаа. 5 км-ийн дугуй 1 км-ийн гүйлттэй. Энэ нь бол 8 сарын 2-ны өдөр болно. Бас манай триатлон улсын аваргын хамгийн их сонирхолтой олон хүн ордог хүмүүсийн их тийм өрсөлдөөнтэй байдаг тэмцээн бол энэ try англи уралдаан байна. Би эндээс асуух гэсэн. Би нэг хэрхэн бэлтгэлээ ер нь базааж байна те. Ер нь хасаг хувьд бас яаж бэлтгэлээ базааддаг вэ? За энэ жил бол ердөөсөө бэлдэж амжихгүй л яваад байна. Өнгөрсөн жил бол яг нөгөө нэг пасамэсэнд яваад энэ жил ч нэг маратондоо гүйцэн. Тийм тэгэхээр тэр бэлтгэл бол байж байгаа байх. Тэгээд сакс тоглох дуртай саксоо тоглоод явж тэгээд яг пасанд одоо явж жоохон сэлж үзэхгүй болохгүй хаа. Хамгийн хэцүү хэсэг нь ер нь миний хувьд нэг сэлхэн л гэдэг. Хамгийн их ядардаг хэсэг байхгүй. Хамаг бүх биенээ булчаа ажилдаг. Яг хамгийн хичээл авдаг хэсэг болохоор хамаг булчаа ажиллаж байгаа шүү дээ. Яг сэлэх үед бол. Тэгээ дугуй унах ч яг хамгийн гайгүй. Тэгээ гүүх ч бас гайгүй те. Тэгэл сэлэх дээр л анхаарч болчихгүй те. Миний хувьд бол баг ингээс төсөөлөхөр надад бол гүүх нь аюу хэцүү санагдаад байна. Тэгээ ер нь эхлээд гүйж гээд дараа нь сэлээд дараа нь дугуй. Үгүй эхлээд шууд сэлээд тэгээ дугуй унаад тэгээ хамгийн сүүлд нэг үг. Хамгийн сүүлд нэг үг. Тэгээ гүйж баринд ордог болохоор бас нууралдах гоё яригддаг юм лээ. Тэгээд нөгөө сэлэлт дугуун дээр бас нэг өөрийнхөө энергийг яаж зарцуулах вэ? Тэгээд бас нөөцтэйгээр гүйлт рүү орохгүй бол эхний хоёр дээр юмд босчих бол гүйж чадахгүй. Тийм. Бас энэ дээрс бас ялгаагүй гуруулаа маш их ирч хүч энерги зарцуулсан гурван төрлийн спорт болохоор ялж байгаа зөв хуваарлалт хамгийн чухал баг тий. Төвчээрэлтэй ер нь тэгээд зунчин бас Монгол нэг тийм амар нартаагаад идэв шүү дээ. Тийм шүү дээ. Энэ жил бас маратонд гүйсэн авсал нартай өдөр тарсан. Учир чанга гэлээ. Нэр өмнө өгийн нурд хийдэг байсан гэсэн. Энэ жилээс хинти амир уу шилжсэн үү? Ер нь бол хамгийн анхны тэмцээн их сайн 2005 онд туулгал дээр болчихсон Гачвартад. Одоо Монгол шилтгэний мэдэн ш та нар тийм. Тэгээ Монгол шилтгэний хашаан дотор нь туулгалд ингээд уруудл сэлээд буцаагаад өксөл сэлээд нэг тойрог биш бас 3 тойрог чөлөө явдаг байхгүй. Тийм арзан юм бас болж исэн. Дараа нь найрамдал цуслан 3 удаа хийсэн. Найрамдал ч бас хөрхөн жижиг нууртай. Тэгээд 2012 онд тэрхийн цагаан нууран дээр болж исэн. Тэгэл 13 оноос ерөнхийдөө үерөө яваад 24 онд хинтэд бас нэг болсон юм. Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын хожихны гол дээр тэнд бас жижиг нуур байдаг. Химэл нуур. Тэгээд ер нь бол нэг газар өгий дээр л жоох удсан. Бус газар бол ингээд солигдоо явж болно. Цаашдаа бас хинтээ аймагч их олон нууртай. Одоо нөгөө хинтийн дараагийн нуурууд руу бас бид нэр харж лагаа. Бодлооч нэг өдөр болж болно. Энэ жил бол жишээ нь Увс аймаг хүсэл тавьсан. За. Данч арай л холоо. Увс бол арай л 1000 гаруй километр тий. Очиж оролцож байгаа хүмүүс маань очиход бас жоохон. Тий, аймгийн төвөөс уснуур руугаа шин засмал тавьчихсан юм лээ. Тэгээд тэрнийхээ нээлтэн зориулж хийгээд тиймээс ч очиод оролцож болох юм тий тийш. Засмалаар нь яваад нуурлаа. Тийм байна. За тэгээд одоо тэгэхээр Дангаз триатлоны тэмцээн гэхээсээ илүүтэй баг фестивал шахуу маш том. Баг аймаг болгон жил болгон манай аймагт хийгээч гэж ингээ гуйдаг болохоор бодохгүй байх юм байна шүү дээ тий. Тиймэрхүү хийгээд тэгээд магадaltaй би
Тижээч бас нүуний зүгээр нэг нуур шүтэж чинь шавартай байдаг гэж хэлсэн шүү дээ. Имчилгээний зорилттой. Тэгээ ер нь бол хараад ахаар нэг эрүүл мэндийн фестивал юм уу? Спортлог фестивал юм уу? Тэгж хараад байгаа бид нар. Тэгээд хажуугаар нь өөр спортуудыг оруулъя. Тэмцээн оролтод нь бол явал ирсэн жүжигчдээс хорон нөрсөлдүүлье. Жижиг триатлоноор сэлж чадахгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тэнгүүд өөр спортуудаар хичээлүүлээд би бол сакс максыг оруулчмаар байгаа. Тэгээд ер нь бүртгэлүүдээ бид нар пэйж утсуудаар аваад ардапаар аваад тэгээд явчихна. Ардапаар бүртгэл авж байгаа дээр давуу тал байгаа юу? Өөр ямар нэгэн давуу тал яг шууд нөгөө нэг хураамжаа төлөөд авчиж болно. Өмнө нь бол нөгөө нэг Google форм дээр явуулаад тэр чинь тэгээд ансаа явуулсан юм шилжүүлсэн үгүй мэддэхгүй. Тэгээд ардапаар хийчихээр бүх нэр утас регистрээд байгаагаар орлоо төлбөрлөлөө шууд бүртгэж болохоор хамаагүй амар болчихж байгаа. Тийм байна тий. Баха. Тийм. Энэ бол нөгөө спортын байгууллагч одоо бас янз бүрийн юм зохион байгуулах тэмцээн хийхэд чинь дандаа зоолон ярьдаг шүү дээ мөгдөр болдгоо. Тэгэхэд бол одоо ард орж ирээд манай холбооны одоо хамгийн триатлон холбооны хамгийн том ивентэд бол маш их дэмтэй байгаа. Энэ бол заавал хэлэх хэрэгтэй гэж бодож байгаа тий. Гадаадаас тамирчид иж авах уу? Орж уу юу? Ер нь бол нээлттэй. Гэхдээ нэг учиргүй зориод ирсэн хүмүүс бол одоогоор бас байхгүй. Нөгөө Монголд ажиллаж амьдардаг тийм гадны хүмүүс бол олоод орж ирсэн. Австрали, Их Британи, Солонгос, Америк, ер нь бол олон Испани гэмтэр олон орж ирсэн. Энэ жил бол Бүгд найрамд Хятад улсын хөх хотоос нэг баг ирэх тийм яриа байгаа. Бүр яг мэргэжлийн баг. Өнөөдрийн байдлаар бол хэдэн хүнтэй ирэх нөө тийм мэдээлэл алга байна. Зөв тийм яриа бол байгаа. Буцаад манайхыг бас урьж байгаа юм. Манай тамирчдыг. Одоо хамгийн анх 3 тамирчинтай хэлсэн гэсэн тий. Одоо яг 2026 оны байдлаар энэ нөхөө холбоо маань хэдэн тамирчин, хэдэн мэргэжлийн тамирчинтай болсон. Одоо энэ жилийн тоо хэлэхэд бас триатлон дээр бол хэлэхэд арай болог байгаа. Бүртгэл дуусаагүй. 7 сарын 27 хүртэл бүртгэл явна. Хамгийн дээд нь манайх чи 305 тамирч орж ирсэн шүү дээ. Триатлоноос аваад. Тий. Дуатлон, акватлон, тэгэл өвлийн триатлон гэдээ манай бусад төрлүүд байгаа. Сая нэг 10 хоногийн 6 сарын 27-нд Төв аймагт манай дуатлоноос оруулсан. Тэнд бол 170 гаруй тамирчин бүртгүүлээд. Тэгээд нэг гараанд бол 150 хэдэн гарсан. Зарим нь давхар нөгөө бүртгэл давхардаа тэгээд очиж амжаагүй тийм байдлаар нэг 10 тамирчин ороог. Тэгэхээр ер нь бол триатлон, дуатлон, энэ өвлийн триатлоны хүрээлэл бол маш өргөн болж байгаа. Жил ирэх тусам тий. Монголчууд одоо сэлдэг болж байна. Дугуй бол их өнж байна. Маш их гүйж байна. Тэгэл ингээл холбогдоо ороод ирж байна. Яхаар бас энэ жил ч юм уу би бас нэг мэдрээд байгаа нь одоо манай монголчууд ер нь залуустай яг нэг юм өөрийнхөө биеийг хөгжүүлэх, спортоор хичээллэх, эрүүл мэндийн амьдралын хвшил рүү орох. Тэгээ ер нь бас нэг үдж байгаа харж байгаа одоо шоунууд ч гэдэг юм уу те ер нь дандаа нэг юм хүчсөрсөн, төвчээр шаардсан зүйлсүүд их гарч байгаа. Тэгээд ер нь ингээд улс гэхээсээ ч илүү те дэлхийд даяар ер нь энэ чиглэл рүү хараад тэгээ гой биетэй байх чинь гоё юм биш те ингээ эрүүл амьдрах чинь гоё юм биш те төсвөр төвчөртэй байх гоё юм байна гэдэг уриалгатай яваад байгаа санагдаад байгаа. Тэгээд бас арт компани маань бас спорт, эрүүл амьдралын юм аягийг бас ер нь дэмжих чиглэлээр цаашаад ер нь ямар зорилго төлөвлөгөөтэй ер нь ажиллаж байгаа. Энэ жилийн үед бол триатлон дээр орсон байгаа. Тэгээд дараагийн удаанаас сакс волейбол, Disney волейбол гэдэг тийшээс орж ирлээд явж байна. Тэгээд манайхан ч ер нь компаниараас айгу марафонд спортлог тэгээд дунд компаниудаа тэмцээн оролдоод зохиодог. Тэгээд марафонд энэ жил мэдэрч бараг 100 хүн орсон гэлөө манай компаниас. Тэгээд тийм байгаа. Тэгээд бид нар ч триатлон дээр бас ажилчдынхаа амралтыг хийгээд тийшээ 300 хүн очихоор байгаа. Тэгээд тийчээ одоо нөөсө try гэдэгт нь хийхийг нь орох байх. Тэгээд би бол өөрөө юунд нь орчин агшин төвсөнд ороод уралдчихна. Тэгээд ер нь дотооддоо бас спортлог шүү. Тэгээд бид нэр шааштай миний зүгээс бол саяхан нөө ажилдаа авсан болохоор ер нь спорт руу бас хөрөнгө оруулалтууд хийнэ, юунд итгэнэ гэдээ зорж байгаа. Спорт руу хандсан ажиллагаа улам илүү илрүүлнэ тий. Тэгээд триатлонд ер нь өмнө оролцож үзээгүй. Миний хувьд яхаа өмнө үзчихсэн. Австралийн Австрал болдог тэмцээний зурагтаар ч юм уу жоохон багтаа ч юм уу нэлийн харж байсан. Тэгээд анх тэрнээсээ сонирхож үзье ч юм уу тий. Энэ спорт ер нь хичээлж эхлэе гэж бодож байгаа хүмүүс одоо сонсож иж магадгүй. Тэр хүмүүсээр л та ер нь юу гэж зөвлөгөө өгөх вэ? За нэг ийм хүү зүйлээс эхлүүл зүгээр дээ ч юм уу. Гэхдээ одоо би нэг хайхтар юм мэддэг болол нэг зүйлээ бид нэргээ одоо хүмүүс өөрсдөө Монгол жишээ манад тэмцээнд ороогүй мөртлөө шууд Ironman гадаад орчиж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй.
Ерөөсөө энэ бол түрүүн нөгөө өмнөх асуултаа бас холбоод хэлгээд заавал яг ингэж хичээлэх ёстой, тэрийг даах ёстой гэсэн юм байхгүй. Энэ бол хувь хүнээс хичээл зүтгэл өөрөөс цаг зав шаарддаг спорт. Тэгэхээр яг л өөрийнхөө төлөө яваад зүгээр нэг асуух тийм шаардлага гарвал тамирчдаас тасалжуулагч нараас асууж болно авч болно тий гэж хэлмээр байгаа. Ер нь бол триатлоныг бол зорилготой хүн хичээлдэг спорт гэж би хэлэх дуртай. Яг өөртөө ингээд цаг заваа зориулсан, мөнгө төгрөгөө гаргацсан, ажил төрлөө зохицуулсан тийм хүн явдаг. Зүгээр нэг судалгаа байдгийн триатлоноор хичээлэгчдийн бараг 95-6% нь одоо дэлхийн хэмжээнд шүү дээ. Дээд тулсралтай. Ажил төрлийн юм зэгцэрсэн тийм хүмүүс байдаг гэсэн тийм судалгаа байдаг. Гэхдээ тэр бол яг айхтар тийм нарийн юу биш баг. Ерөнхийд нь энэ зүгээр хэлж байгаа нөгөө санаа нь болохоор тэр юмаа зохицуулсан хүн триатлоноор явж эхэлдэг. Тэр дундаа бас нэг тийм сони яриад дээ. Ironman бол одоо лайфстайл гэж байгаа. Одоо англиар лайфстайл. Триатлон бол тэрэнд хүрэх нэг тийм арга зам нь. Тэгэхээр тэр Ironman-ыг зорж байгаа улсууд чинь заавал ингээл төв шаттайгаар шууд тийш ороод харин 42 км гүгэл 7-5 км гэсэлдэг үлээд шүү дээ. Тий. Тэр бол бүр айхтарчтай. Тий. Дотроо ингээд триатлон чинь зай бас их янз байна. Бүр минигээс эхлээл одоо манай трай гэж нэрлэж байгаа энэ зайнаас эхлээл тэгэл спринт зай байна, стандарт зай байна. Тэрний 2-3 дахин үржүүлсэн зайнууд байна. Ironman бол 3.9 км сэлнэ эхлээд. Юу яриад байна? 3.9 км зүр гүүх. За дараа нь 180 км дугуй явна. Тэгээд марафон. Тэгээд 42 км. Түү одоо энэ ч баг 200-аад км яваад байгаа юм шүү тэгээ бүгдийг нийлүүлээд. Тэгээд ингээд өглөө нөгөө нар жаргахад ерөнхийдөө эхэлнэ. Оройн нар биш нар мандахад эхэлнэ. Оройн нар жаргахтал явна. Тэр хооронд л орох хэвээр. Орох хэвээр. Дэлхийн рекорд чинь сая 2 цаг 7 цаг үлээ. Тий 8-аас дор. 2 цаг гэж нөгөө юу шүү дээ. Марафон. Одоо нөгөө триатлоны суперд олимпийн оргууч нь Ironman л орж шууд тэгэхээр болчихж байгаа. Рекордын тогтоол. Тэр бол ер нь бол тэгэл нэг тэр бол аагүй. Би бол тэрийг хийх хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Ер нь бүх залуучууд үзчихвэл тэрийг ороод сонирхоод үзээрэй те. Нэг эр хүн болж төрсөн байна да гэж. Асуудалгүй. Ерөөсө гол нь тэр энд одоо улсын арга 750 сэлж байгаа сэлтийгээ нэг тийм 3.8 рүү дөрвөлээл те. Тэгэл тэр сэлдээ гараад ирэхэд бол нөгөө ер нь бол тэр бол бүр айхтад тийм хүчлээд шахаад явах биш байхгүй. Нэрээс ихлэх те. Дуусгах чухал та те. Жинхэнэ Ironman дуусаад орж ирэхэд медаль өгдөг байхгүй. Тийм финишер медаль гэдэг. Бид нэр яг бас нэг заавал их алууч гэсэн бид нэр бол улсын аврал дээр өгдөг шүү дээ. Надад одоо нэг 2-3 медаль байна. Тийм бас ялч нөгөө хүмүүсийн сэтгэлийг урамшуулж байгаа. Тэгэхээр өргөжлүүд хичээллэх боломжийг одоо сэтгэл зүгэнд бэлтэж байгаа одоо маш гоё зүйл шүү дээ. Одоо энэ дэлхийд дээр хэдэн ч спортуудын баг тэрний ноёр өглийг хэлчих мэдхгүй ер нь бол баг боломдоо. Болно л сүүлийн шалгуур л тийж чад. Марафоноос чи илүү хоёр том зай өмнө явчихж байгаа байхгүй. Тий, тэгмээд давхар марафон яваад байгаа шүү дээ, тий. Энэ манай эфирийн бас цаг дуусах болсон гэж тэгээд бас сүүлчийн асуултаа асуучих. Тэгээд одоос нөгөө тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа болон гэр бүлэрээ хүрэлцэн ирэх гэж байгаа үзэгч нарт бас та бүхэн маань юу гэж уриалж хэлмээр байна. Тэ? За 8 сарын 1-2-нд болох тэмцээн маань зөвхөн тэмцээн биш одоо тийч гэр бүлээ цагаа зохицон өнгөрөх, спортоор хичээллэх, гоё дуу сонсох, хөгжим сонсох, тэгээ хоол ундтай тийм гоё өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрөөгөөрэй. Тэгээд тэнцээ гоё аврал тосонд нөгөө нэг имчилгээний зорилтоор арьсны асуудалтай хүмүүсээс тийш очиж имчилгээнд ордог юм билээ. Би бас тийш орё гэж бодож байгаа. Нэг яг зэрэгэлтэй хоёр зэрэгэлтэй авах тэмцээнд орчоод байгаа тийш хөвтчихил гэж бодож байна. За тэгээд хөрөлцөн ирээд за тийш засамлаар явчих юм билээ. Тэгээд байгалийн ч гоё юм билээ. Тийм тэгээд тэнцээ хөрөлцөн ирээд тэмцээнээ үзээрэй. Тэгээд тэмцээндээс оролцоорой гэд хэлж дээ. Энэ жил бас хинтэрөө зончлог ер нь Монголд зончлог сайхан байна л да. Тий ялангуяа Дэлгэр хаан л бол одоо урд жилүүдэд бид нар ч бас нэг жаргалтаанаас нэг 40 км шороогоор шорон замаар яваал очдөг байсан. Гэтэл одоо бол ерөөсө 40 км сайхан нэг 40 минут л дахин орчиж илээ. Би саяхан яваад ирсэн. Тэгэхээр ямар ч асуудалгүй байна. Цагаагаар сайхан байна, зончлог сайхан байна. Тэгээд тэр очоод триатлоноор Монголын бас шилдэг тамирчдын өрсөлдөөнийг үзээд өөрсдөө
тэр try уралдаанд ороход ер нь хинч нээлттэй байдаг. Тэр нь бол онцлог нэхэр намхан усан сэлдэг. Нөгөө хүмүүс янз бүрийн сэлэлтийн төвшөнтэй учраас харьцангуй тийм гайгүй нэг метр 50-тай орчим усан сэлгүүлнэ. Тэгээ бүгдийг нь урьж байна. За тэгээд манайхан бас оролцохтой бол ард аппликейшнээр шууд бүртгүүлээд төлбөр мөнгө төлөө турамжаараа болчих юм байна. Тэгээд мэдээлэл болохоор Mongolia Triathlon бас хүлээж аваарай гэж та бүхэнд бас уриалж байна. За тэгээд хүрэлцэн ирж бид нар урилгыг хүлээг авчтай ирж ярилцсан мэдээлэл өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Түр тэмжилсэ. Баярлалаа.